Сайн байцгаана уу? Та яг одоо илүү урсгалыг хүлээн авч сонсож байна. За ингээ өнөөдрийн минь дугаар ороход бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараар ямар гэмт хэрэг ярихыг та мэдээж гарчих хэсгнээс гадарсан баха. За ингээ эхлэе. Гараашнд байсан брезентийн хувцлагыг сөхөхөд доороос нь хүний цогцос гарч ирнэ. Задлан шинжилгээний эмч ярихдаа би олон жилийн турш ажиллахдаа ажлынхаа хүрээнд өмнө хизээч юм мууми болсон цогцос харж байгаагүй гэж онцолсон юм. Цогцсны тарих, уушиг, гидс дотор гээд бүх дотор эрэхтнүүд нь хатингаршиж байхгүй болсон байсан. Хохирогч хэн байсан бэ? Тэр яаж амиа алдсан юм бол тухайн үед яг юу болсон? Аллага яагаад үлдэгдсэн цаг хугацааг олж тогтоох шаардлагатай болсон. Хохирогчийг энэ олон жилийн хугацаанд яагаад хинч хайгаагүй юм бол түүнд ойр дотны хүмүүс байгаагүй гэж юу? Хэрэг дээр ажилласан мэрэгжилтнүүд хизээч ийм төрлийн хүн амны хэрэгтэй таарч байгаагүй гэдгээ дахин онцолсон юм. Хүн амны хэргийн алуурч нь тодорхойгүй байдаг учраас цогцос бол бүхнийг ил болгох нотлох баримт болдог. Шүүх эмнэлгийн шинжээч нар тэдний түүхийг тайлж алуурчныг барих түлхүүрийг атгадаг шинттэнгүүд гэсэн үг. Нэгүгээр Америкийн нэгдсэн улсын Небраска муж Честер тосгон 2003 оны 2 сарын 23-ны өдөр. Честер бол Канзас мужтай хилэлдэг жижигхэн тосгон газар зүйн онцлогийн хувьд намхан уул толгодоос тогтох үзэсгэлэнтэй газар нутагтай. Честер жижиг тосгон учраас иргэд бүгдээрээ нэг андахгүй мэддэг байна. Та их хотын дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс хоол, стрессэхгүйгээр амар тайван амьдарч болох тийм л нам гүм газар юм. Цагдаагийн газарт тосгоныг бүхэлд нь донсолгох нэгэн дуудлага ирсэн байна. Бид гараашнаас цогцос оллоо. Цогцос энд нилээд удсан бололтой гэсэн дуудлага. Цогцос олдсон газар бол өмнө нь шатгуун түгэх станц байсан эзэнгүү орхигдсон байшин байсан юм. Хэргийн газар очиж гараашийн хаалгыг нээхэд фургон машины яг ард талд нь брезентийн хувцлаганд доор нэг зүйл харагдсан. За хувцлагыг сөхөж үзэхэд тэднийг шоконд оруулсан бүр мууми болцсон цогцос байсан гэж. Цогцос хэргийн газар маш удаан урт хугацаанд байсан тодорхой байсан. Ямар тач цогцсыг ямар нэгэн байдлаар задралд оруулахгүй тулд үнэр гаргахгүй тулд мууми болгож нууж орхисон илэрхий байв. 6 жилийн турш хинч олоогүй цогцсыг хэн нэгэн яаж олж цагдаад мэдгдсэн бол. Мик болон Беки Госмангийн хоёр хүн олон жил эзэнгүү байсан байшинг худалдаж авахыг хүсч байшин дотгош орох үед цогцсыг анх олсон байна. Тэд орхигдсон байшингийн яг хажууд нь амьдардаг хөршүүд нь байсан. Мик болон Беки Госман хоёр эзэнгүү байшингийн түлхүүр нь хаалганд нь зоолттой байхыг харсан учраас онгойлгоод тотгош орсон гэж цагдаа нарт ярьсан. Түлхүүр хаанаас гарч ирснийг мэдэхгүйч Беки Госманы ярьсан нь с сэжигтэй байгаа юм. Тэд байшинтай нэгт ойрхон амьдардаг. Хоёрт бол байшин эзэнгүү гэдгийг мэдээж хөршүүд нь байсан учраас мэдэж байсан. За түлхүүр хаанаас гарч ирсэн хачирхалтай. Байшинд одоо тэд хамгийн түрүүнд орсон учраас энэ аллагт бол шууд л эхний сэжигтнүүдээр татагдсан баг. Сэтгэл зүйч ярихдаа заримдаа алуурчид бол хэргийн мөрдөх ажиллагаанд өөрийгөө зориудаар оролцуулдаг. Үүний шалтгаан нь тэд хэргийн талаар мэдээллийг цуглуулж цагдаа нар тэдний ул мөрөөр орсон эсхийг мэдэх явдал байдаг гинэ. За энэ хоёр хөршийн бол одоо байцаасан эзэнгүү байшингийн эзэдүүдийн талаар нь бол тодруулж асуусан байна. Хөршүүдээс авсан мэдээллийг цуглуулж хэргийг бол цааш шалгах ажиллагаа үргэлжилсэн. Нотлох баримтан дээр үндэслэн Мик болон Беки Госман нарыг энэ тухайн аллагтай холбоогүй тэд зөвхөн өстө үнэхээр л тийм ээ эзэнгүү байшингийн түлхүүр зоолттой байсан учраас байшинг сонирхож дотгош нэвтэрсэн тодорхой боллоо гэж тогтоосон байна. Мөрдөгчдийн дараагийн алхам бол мууми болсон цогцсыг хэн болохыг тогтоох явдал байсан. Мууми болсон цогцсыг харахад нас хүйс зэрэг нь тодорхойлох боломжтой байсан ч нүүрний арьс нь хатаж хорч исэн. Ер нь хэн нэгнийг таньж мэдэхэд тусалдаг биеийн онцлог шинж чанарууд нь төдийлөн харагдахгүй байв. Үл танигдах цогцсны нэр хаягийг тогтоохын тулд цагдаа нар 1 сарын хугацаагч зарцуулах тохиолдол байдаг. Цогцсыг хэн болохыг тогтоосны дараа хэргийн мөрдлөг бол цааш үргэлжилнэ. Мууми болсон цогцсыг морг руу шилжүүлж шүүх шинжилгээний эмч Окой хариуцаж авсан. За доктор Окой бол Нигер улсад төрсөн 1991 он хүртэл Вашингтон ДС-д эрүүл мэндийн ерөнхий эмчээр ажиллаж байгаад Небраска муж руу нүүж ирсэн юм байна. Доктор Окой ярихдаа би ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа Агата Кристигийн гэмт хэрэг аллагын зохиолуудыг уншиж эхэлсэн. Хүмүүс яагаад үхдэг? Тэд хэрхэн алуулсныг мэдхийг би маш их сонирхож эхэлсэн юм.
Сонирхолтой нь ямар ч аллагын тохиолдол хоорондоо ижилхэн байдаггүй гэж ярьсан байна. Доктор Окой бол өндөр боловсрол эзэмшсэн хүн. Тэр өмгөөлөгч, шүүх эмнэлгийн шинжээч эмч, ерөнхий эмч мэргэжилтэй. Гэвч тэрээр яг үнэн зүрх сэтгэлдээ мөрдөгч хүн юм. Доктор Окой ярихдаа бид цогцыг ууднаас гаргахад эмэгтэй хүний шулуухан хэлэхэд арьснаас өөр мах үлдээгүй мууми болсон цогцыг харсан. Биеийн ерөнхий зургийг авч цогцонд хэмжилт хийсэн. Цогцос мууми болоход бүх арьс чигээ алдан хатаж яг боловсруулсан арьс шиг бүтцтэй болж үрчийдэг юм байна. Мууми гэдэг нь нэг үгээр үхлийн дараах цогцыг хатаах үйл явц юм аа. Мууми болох байгалийн процесс нь зөвхөн тодорхой нөхцөлд тухайлбал бие доторх ус ууршиж зөөлөн идүүд ясан дээр үлдэх боломжтой маш хуурай цаг агаарын орчинд явагддаг процесс юм. Муумиг илүү нарийн судлахын тулд орчин үеийн бүх биеийг хардаг 3D CT сканерыг ашигладаг. Уг сканер нь үхлийн шалтгааныг наривчлан тогтооход маш сайн тусалдаг. Жишээ нь биеийн сумны шарах байгаа эсэх, энгийн нүдээр харж болохгүй биед гарсан шарах гэмтлүүдийг нарийн тогтоодог байна. Жишээлбэл шинээр хугарсан яс, хуучин хугарсан яс байгаа эсэх, элэгний өвчин, зүрхний өвчин гээд урьдчилан мэдхийг хүсч буй олон асуудлыг 3D сканерээр харах боломжтой байдаг. Муумиг сканерээр харахад мөрдөн байцаалтын явцад хэрэг болох гэмтлүүд бол илэрсэн, хамрын яс дунд хэсгээрээ хугарсан, зүүн талын синусын яс хугарсан, гавлын ясны ар хэсэгт хатуу мохой зүйлээр цохиулснаас болж хугарсан байв. Толгойн ард урд хэсэгт наалтсан скотчны цав олдсон байна. Тэгэхээр толгойг гялгар уутаар оруулсан байсан. Гавлын ясны хугарал толгойд гялгар уут уугалсан зэргээс харахад хохирогч эмэгтэйг ямар аимшигтай байдлаар амиа алдсныг харуулж байна. Тэгэхээр хохирогч эмэгтэй хэн нэгний гарт толгой руугаа олон удаа мохой зүйлээр цохиулсны улмаас амиа алдсан гэсэн үг юм. Алуурчин хохирогчийн толгойд гялгар уут угалсан шалтгаан нь бол үл мэдгэд хിവэр байна. Магадгүй хохирогчийн царайг нуухыг тэр хичээсэн юм болов уу? Эсвэл амьсгалыг нь боогдуулж алахын тулд уу? Эсвэл толгойноос цус алдах үед цусыг урсгахгүй тулд уут угалсан уу гэдэг нь тодорхой бос байна. Честер тосгоны иргэд мууми болсон үл таних эмэгтэй хүний цогц тосгоноос олдсонд бол бүгд цочирдсан байдаг. Хохирогчийг хэн болохыг мэдхийн тулд мэдээж мөрдөгчд эзэнгүй байшинд анхаарлаа хандуулсан байна. Байшин нилээд хэдэн жил эзэнгүй хаягдсан байв. Хамгийн түрүүнд ажилласан с ิจ гтэй зүйл бол байшингийн хаалга цонхнуудыг даавуу болон хүнжлөөр бүтээж хаасан байсан. Тэгэхээр байшингийн эзэн нарны гэрэлд үзэх дургүй хүн байсан уу? Байшин дор мөвц баруун талын ханан талд нь буудан байсан. Буудангаас цаашаа залгаа галтгооны хэсэг үргэлжилдэг. Галтгооны хэсгээс цааш залгаа нэг унтлахны өрөө үргэлжилнэ. Ингээд энэ байшингийн бүх хаалга цонхнуудыг шалгахад гаднаас байшинд хүчээр нэвтэрсэн ямар нэгэн эвдэрсэн, гэмтсэн улмөр олдоогүй байна. Хэрвээ байшинд хулгай орсон бол цүнх, төрөвч, шил баар болон эртний идэллүүд, тавилга гээд олон зүйлс бол байсан. Галтгоонд хоол хийж байсан хоолны үлдэгдэл нь хүртэл яг тэр чиг хിവэрээ үлдсэн байв. Шинэ жилийн газуур гоёл чимэглэлүүд нь засаатай чигээрээ энэ айлын ширээн дээр 1997 оны 12 сарын телевизийн хөтөлбөрийн мэдээний сонин байсан. Ер нь л байшинд ороход жирийн л нэг өдөр үргэлжилж амьдрал өрнөсч байсан байх үед гинтэл эздүүд нь уурсан мэт алга болсон юм шиг харагдчихсэн. Энийг бол мөрдөгчд ярьсан байна л да. Магадгүй хайр гаргийнхан гинт гарч ирээд эздүүдийг хулгайлаад авцсан юм шиг. Эсвэл эздүүд нь гинт хаа нэгтээ юм руу ороод алга болсон юм шиг. Ерөөсөө л тийм байдалтай байшин цаг хугацааны тийм нэг тодорхой хэмжээний нэг нөхцөлд гаццсан байсан гэж ярьсан. Хэрвээ байшингийн эздүүд гэрээсээ явах байсан бол хэрэгтэй зүйлсээ баглаж тээшээ бэлтгэх байсан. Гэвч байшинд ямар ч тийм зүйл болоогүй нь харагдсан. Тэгэхээр байшингийн эздүүд хэн байв? Тэдэнд яг юу тохиолдсон бол? Байшинг Джон Муни, Жанет Брусо нар худалдаж авсан тухай бичиг баримт олдсон. Байшингийн үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгэн дээр Жанет Брусогийн нэр байсан байна. Өөр бичиг баримтууд дээр Джон Мунигийн нэр ч орсон байсан байлаа. Честер тосгоных нь Жанет Брусо болон Джон Мунигийн талаар олон зүйлийг мэдэхгүй байсан байна. Тэд тосгоныхонтой нэг их харьцаад байдаггүй, чимээг өхөн амьдарч байсан хүмүүсээ. Жанет Джон хоёр бол эртний эдлийн 8 хийдэг болтой тийм хүмүүс байсан. Тэд байшин худалдаж авмагцаа байшингаа брезентээр ингээд бүтээсэн нь хөшрүүд нь их тухайн үед бол их жигтэй хачаа санагдчихсан гэн.
Хөршүүд нь Жанетийг тодорхойлохдоо за их царайлаг, найрсаг, ухаалаг, тийм инээмсэглсэн 40 орчим насны эмэгтэй хүн байсан гэж ярьсан. Тосгоныхон сайн мэдэж байсан зүйл бол Жон болон Жанет нар нүүж ирээд удаагүй тосгоноос явсныг л анзаарсан. Тэд гинтэл сургуу алгуулсан байна. Мөрдөгчд Жон, Жанет хоёрыг хизээ тосгоноос явцсныг, цогцос байшингийн гараашнд хизээнээс байсныг олж мэдэх хэрэгтэй болсон. За ингээд мэдээж тэр хоёрыг хайж эхэлсэн. 2003 оны үед тэднийг хайж олно гэдэг бол ер нь Америкийн нэгдсэн улсын цагдаагийн байгууллагын одоо тэр мэдээллийн сан тэр ерэн сурвалжлах за багж хэрэгслийн нөхцөлд бол үнэхээр хэцүү ажил байсан гин. 150-аас 200 орчим Жон Муни гэх нэртэй хүн Америкийн нэгдсэн улсад байрсан. За Жанет Брусо хэрвээ алга болсон бол түүний сургуу болсон талаар цагдаагийн мэдээллийн сан тэмдэглэгдсэн байх ёстой. Гэвч одоо ямар ч ерэн сурвалжилж байна, сургуу болсон гэсэн мэдээлэл олдоогүй. Ингээд Жон болон Жанет нарыг Америкийн нэгдсэн улс даяар эрен сурвалжилсан байна. Ясны бүтцээс нь Мумиг 46-аас 61 настай гэж тогтоосон. За Муми болсон цогцос бол Жанетих байх магадлал маш өндөр болж ирсэн байна. Цогцсны жин 18 орчим килограмм байсан нь хуурай цаг агаарт хатаж Муми болсонтой шууд холбоотой. Цогцсны дотор талд ямар нэгэн эд эрхтэн үлдээгүй юу ч хатаж хорч исэн байсан байна. За энэ нь маш хуурай агаарт эсүүд одоо автолиз гэх задралд орж дотор эрхтүүд нь хатаж алга болсон гэсэн үг юм байна. Автолиз гэдэг нь эдис өөрөө задарч устгах байгалийн нэг төрлийн процесс юм аа. Тиймээс шинжлэх ухааны үүднээс баримт нотлохоо олдоогүй учраас хохирогчийн амиа алдсан хугацааг тогтоох боломжгүй болсон. Байшингийн хууль ёсны эздүүд болох Жон болон Жанет нар хүн амны хэрэгт холбогдох нь тодорхой болж ирсэн. Хэрвээ тэр хоёр амьд байвал шүү дээ. Мөрдөгчд ярихдаа Америкийн нэгдсэн улсын муж хот тосгон даяар хоёрхан хүнийг хайж олно гэдэг бол маш төвөгтэй ажил юм аа. Тэд нэг газраас нөгөө рүү нүүсэн байж болдог. За эсвэл өөр муж хотууд руу аяллаар яваад ингээд нэг газараа удалгүй дахиад өөр хот руу явсан байж болдог. Ер нь хүмүүсийн шилжих хөдөлгөөн бол нийгэмд хизээч зогсдгүй юм а гэж ярьсан байна. Жон, Жанет хоёр Честер тосгоны албан ёсны оршин суугчид биш байсан нь асуудлын бас гол болоод байлаа. За ингээд Жанет Брусогийн хуучин гэмт хэрэгт холбогдож байсан бүртгэлийн цагдаагийн газрын мэдээллийн сангаас олсон байна. За Массачусетс мужид Жанет өсвөр наснда ёс суртахууны зөрчлөөр баривчилагдж байсан зураг болон мэдээлэл олцсон. Массачусетс мужаас Жанетийн ах дүүг олох хэрэгтэй нь одоо ингээд тодорхойлсон байна. За ах дүү нь Жанеттай холбоотой байгаа талаар, Жон Муни гэх хүний талаар лавлаж асуух нь хэргийн нуус тайлагдах одоо процесс бол нэлээд тодорхой болж ирлээ гэж мөрдөгчд баярлж байсан байна. Мөрдөгчд Жанетийн ах дүүг Массачусетс мужийн Бостон хотоос олж уулзсан. Жанет бол ухаалаг, чөлөөт сэтгэлгээтэй, маш бие даасан, аялах дуртай эмэгтэй, өөрөө сэтгэл судлалын чиглэлээр бие даан судалдаг байсан. Ах дүү нь Жанетийг сургуу алга болсон гэж бол цагдаад огт мэдэгдэж байгаагүйг нь учир нь Жанет үргэлжил аялж явдаг нүүдлийн амьдралтай хүн байсан учраас хаа нэгтээ амьд яваа үзээ ингээд нас урцсан байна гэж хизээч бодоагүй гэн. Удаан хугацаагаар Жанетаас сурах чимээ ирэхгүй байх нь хэвийн л зүйл байсан байна. За Жанет гэрээсээ яваад жилийн дараа Жонтой танилцаж хамт амьдрах болсон байна. Тэд Америкийн өмнөд хэсгүүдээр аялж, Луизиана, Небраска, Канзас, Шинэ Мексик мужуудаар аялж тэндээ түр хугацаагаар амьдарч байсан. Муми болсон цогцос Жанет болох нь тодорхой боллоо гэж үзсэн ч Америкийн нэгдсэн улсын хуулийн дагуу баттай нотлох баримтыг олох үлдээд байсан. Аллах хаана үлдэгдсэн юм бол эзэнгүй байшингийн гараашнд фургон машин байсан. За машин Жанетийн нэрээр Шинэ Мексик мужийн харьяа улсын дугаартай байсан. Шинжээч нар фургоноос Жанетийн аллагтай холбоотой нотлох баримтыг хайсан байна. Цус, үс гэх мэт. Фургоноос аллагын уулмөр огт олдоогүй. Байшингаас уулмөр хайсан, тэмцэлдэж ноцолдсон, хүний амьд хүрсэн байх боломжтой зэвсэг, цусны үлдэгдэл гэх мэт. Байшингийн зочны өрөөний хэсгийг цэвэрлсэн бололтой цэвэрлэгээний бүтээгдэхүүн олдсон байна. Тол байрлах шингэн, алчуур, хувин, шалны мод гэх мэт. Сайтар цэвэрлсэн байшингийн хэсэгт алга болсон тодорхой. Гэвч олон жилийн зузаан тоосон дарагдсан хэргийн газраас хохирогч байшингийн яг айл хэсэгт амиа алдсан бэ. За байшингийн айл хэсгийг маш сайн нямбай одоо тэр толгой барилгадаг бод центрээр цэвэрлсэн болоо гэдгийг хайж олоход бол нэлээд бэрхшээлтэй байсан байна. Учир нь одоо энэ шалны тэр хэсэг тавилгыг бол маш зузаан тоос дарсан байсан гэсэн. Шүүх эмнэлгийн эмч Окой бол
Palynology буюу тоосонцор судлалын мэргэжилтэнтэй хамтарч энэ муми босон цогц дээр ажилласан. За галтгооны ширээн дээр брокколи, зөгийн бал байсан. Байгалийн жамаар муми босон цогцост зөөлөн идүүд нь хадгалагдсан байдаг. Хичнээн хатаж хорчиж маш жижигхэн бараг алга болцсон байсан ч гэсэн. За ходоод гэж орчмын зөөлөн идээс дээж авч үзэхэд брокколины төрлийн тоосонцор олдсон байна. Тэгэхээр хохирогч эзэнгүй байшинд амиа алдсан болж таарж байгаа юм. Ингээд мумиг Жанет мөн болохыг баттай нотлоход үлдсэн. За дараагийн алхам бол хүйтэн цус далуурчин хэн бэ? Түүнийг хэрхэн барих вэ? 2003 оны үед ДНХ-гийн шинжилгээ тийм ч өндөр түвшинд бол Америк нэгдсэн улсад хөгжөөгүй байсан байна. За гэвч хүний шүднээс ДНХ-ний дээж авч ДНХ-г бусад ах дүүтэнд харьцуулж болдог байсан. Жанетийн Бостон хотод амьдардаг байсан ах дүүгээс нь ДНХ-гийн дээж авч муми босон цогцсонд азар шүднүүд нь хадгалагдаж үлдсэн байсан учраас мумины шүднээс ДНХ-гийн шинжилгээ авч харьцуулсан байна. Хариу цогцыг 100% Жанет Брюсо болохыг баталжээ. Тиймээс хохирогчдтой хамгийн сүүлд хамт байсан хүн бол мэдээж Жон Муни болж таарсан. За тэгэхээр энэ Жон Муни гэдэг хүнийг олж байцах ёстой. Тосгоны иргэд Жанетыг хамгийн сүүлд Жон Мунитэй хамт амьдарч байхыг гэрчилсэн. Байшинтай холбоотой бичиг баримтан дээр ч гэсэн Жон Мунигийн нэр байсан зэргээс бол ерөөсөө энэ хүнийг л хамгийн түрүүнд олох ёстой болсон. Жон Мунийг олоход бол маш хэцүү байсан. Хаана юу хийж явааг нь хэн ч мэдэхгүй байсан. Гэвч Жон Муни Честер тосгонд хаягдсан байшингийнхаа татварыг жил бүр төлж байсан татварын сангаас олцсон байна. Байшингийн татвар бол жилийн нэг $90 орчим байсан юм байна. За энэ бол ерөөсөө Америк нэгдсэн улсын хэмжээнд бол тийм ч хэмжээний мөнгө биш гин. Татварын бүртгэлээс харахад Жон Муни татвараа Калифорниагаас төлсөн тогтоогдсон. За мөрдөгчд Калифорни мужийн далайн эрэг дээрх Жон Мунигийн эхнэр Тонитой амьдардаг байрыг олсон байна. Мөрдөгчдийн гол зорилго бол Жон Мунийг аллагад оролцоогүй эсхийг шалгаж, түүнээс байцаалт авч асуулга асуух явдал байсан. Жон Муни мөрдөгчдөд ярихдаа Жанетээс салснаас хойш түүний тухай сурагч чимээ огт сонсоогүй холбоо тасарсан гэжээ. Түүний талаар юу ч мэдэхгүй. Хамгийн сүүлд Канзас том автомашины зогсоол дээр Жанетыг буулгаад үлдээсэн. За Жанет Cape Cod руу явна гэж байсан. Түүнээс хойш Жанеттэй огт уулзаагүй гэж ярьсан байна. За энэ Cape Cod гэдэг газар нь болохоор ер нь Америк нэгдсэн улсын ер нь хойгол гэж хэлээ л дээ. За энд бол энэ Америк нэгдсэн улсын баячуудын лагерын цуслан байдаг. За сагамхаа загсаараа их алдартай, далайн хоол унд байдаг нэг тийм юу гэдэг нэг жуулчид нэг халуун орны амьдрал бусалж идэг нэг далайн эргийн нэг тийм төрлийн газар үйдэг шүү дээ. За тийм газар юм байлээ. За Жоны энэ бүх хариулт мөрдөгчдөл бол үнэхээр асуудал үүсгэсэн. Учир нь Жанетийн явсан мөрөөр шалгаж үзье гэх юм бол Канзас мужид нийтдээ 80 орчим том тэрэгний зогсоол байдаг. Нэг бүрчлэн шалгана гэвэл энэ бол асар их урт хугацааны асар их мөнгө санхүү шаардсан, энерги шаардсан ажил болчихж байгаа. За мөрдөгчд илүү их мэдээлэл авахын тулд Жонд бол нэлээд шахалт үзүүлсэн байна. За тэрээр Жанеттай ямархуу харилцаатай байснаа энэ бүх шахалт дарамтны эцэст шууд ярьсан байдаг. Жанет өөрийгөө мэрэгчсэн сэтгэл зүйч гэж үздэг байсан бөгөөд Жонд эмчилгээ хийж байсан. Жон сэтгэл гутралын асуудалтай, архины хамааралтай байсанд нь Жанет хизээж сэтгэл хангалуун байгаагүй бөгөөд Жоныг үргэлж зэмлдэг байсан гин. Хэрвээ байцаалт авч байгаа хүн нь сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай эсвэл донтох эмгэгтэй бол энэ харилцааны динамикийг шууд өөрчилдөг. Тийм биз? Та цоо эрүүл биш хүнээс байцаалт авал тэр хүнд итгэхэд хэцүү шүү дээ. За тэдний хэлсэн бүхнийг шууд хүлээж авч мэдээж болохгүй. Учир нь тухайн үед тэдний оюун санаанд яг юу болж байгаа, за тэд ямар дарамт нөлөөлөлд автаа танд юу ярьж байгааг бол ойлгох бүрэн боломж байхгүй. За Жанет түүний толгой руу өөрөөсөө байнга цохиж нүддэг байсан. Жанет Жоны архины донтолтын асуудал дээр зан авирыг нь засахын тулд түүнийг зодох төдий байсангүй бүр түүнд зарцуулсан цагаа ингээд төлбөр болгон тооцож түүнээс мөнгө нэхэмжилдэг байсан. Мөн Жанет сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх гэрээнд хүчээр Жоныг гарын үсэг зуруулсан гэсэн байна. Үүнээс дүгнэхэд Жанет түүний сэтгэл санааг удирдаад зогсохгүй мөнгө санхүүг нь контролддог болж таарч байгаа юм. Тиймээс Жон энэ бүхнээс залхаж дуусгахыг хүссэн байх. Үүнээс дүгнэхэд Жоны ярьсан зочирдом түүх түүнийг гин бурууга хүлээх тал руу хийлбэж байгааг мөрдөгчд шууд анзаарсан. Тэр ихэнх үед хүн амны хэрэгтэй ямар ч холбоогүй сураг тасарсан юу ч мэдэхгүй байсан боловч байцаалтын дунд хэсэгт бол хэргийг үйлдэснээ бараг л хүлээчихсэн байна.
Небраска мужийн цагдаагийн газрын мөрдөгчд Джон Мунийг Жанет Брусогийн аллагт буруутай гэж тогтоосон. За Жанет түүний зан авирыг засахын тулд байнга толгоор нь цогтөг байсан гэсэн. За Джон түүнийг болиулахыг оролдож Жанетийг түлхэж өөрөөсөө холдуулсан ч гэлээ Жанет босч ирээд араас нь хөөгөөд түүнийг дахин толгоор нь цогсон байна. Тэр үед Джонны уур нь хурж түүний толгой руу жижиг лоомор цогсон. За Жанет лоомор цохиусныхаа дараа газар унахад араас нь толгой руу дахин 2 удаа лоомор цогсон байна. Ингээд шалан дээр өөрлөнд харан хэвтэж буй Жанетийн цогцыг харахыг хүсээгүй учраас толгойд нь цагаан өнгийн гялгар руу дуглаад скотчтсон гэж Джон ярьсан юм. За ингээд тэрээр энэ бүх алгаа үйлцсэний дараа Жанетийн гэрийн буудан дээр ганцаараа суугаад хэсэг тамхи татаж цогцыг гараашнд оруулж брезентээр орох тухайга ботсон. Тэгээд галтгооны өрөө болон Жанетийн хэвтэж байсан газрыг маш сайн цэвэрлээд маргааш өглөөн нь Честер тосхоноос явсан гэжээ. Джон Муни 1997 онд Жанетийн амийг хөнөөсөн хэрэгэ хүлээсэн. Джон Мунийг одоо 1-р зэргийн хүн амны хэрэгээр баривчилж ялалсан байна. Гэвч тэргээр хэрэгээ хүлээсэн ч гэлээ баривчлагсныхаа дараа шүүх хурал дээр өөрийгөө аллагт буруугүй гэж мэдгдсэн. Энэ бол түүний ялаа бууруулахыг хүссэн арга байсан. За заримдаа хэрэгтнүүд ялаа бууруулахын тулд бие хамгаалахын тулд гэмт хэрэг үйлдсэн гэж хэлдэг. За манай монголоор бол нөгөө аргагүй хамгаалт гэж ярьдаг тий. Мөрдөгчд Джон Жанетийг төлөвлөж алсан бөгөөд санамсаргүй байдлаар биеэ хамгаалахын тулд гих түүх бол огт худал гэж үзсэн. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Око юм ярихдаа энэ бол санамсаргүй биш санаатай аллага байсан. Учир нь хохирогч нуруундаа болон толгойн ар хэсэгтээ олон удаа мухой зүйлээр цохиуснаас үүссэн гэмтэл авсан. Гавлын ар хэсэгт хүчтэй цохиуснаас болж хохирогч ухаан алдаж унсан байх ёстой. За унснараа хохирогчийн хамрын ясны гол хэсэг за мөн хажуугийн синусын яс хугарах боломжгүй гинэ. За хүн одоо магадгүй те нүрээрээ ингээд нэг байшин дотор ч юм уу буудан дээр шалан дээр ч юм уу хивс дэвсэн шалан дээр унахад бол хүний хамрын яс гол хэсгээрээ за хажуугийн синусын яс бол хугардгүй юм байна. За эдгээр нь тус газарт ингээд хүчтэй зүйлээр цохиуснаас болж үүсдэг гэмтэл байсан. Түүнийг мохоо зүйлээр цогсны дараа толгойд нь уут угалж скотчдсан байна. Энэ үйлдэл бол эмэгтэйг яг үгсэн гэдэгт итгэлтэй байхыг хүссэн хүний үйлдэл гэсэн. Эхлээд толгойд нь хүчтэй мохоо зүйлээр зогсон, дараа нь амьсгалын боогдулсан байна. Тэгэхээр энэ бол санамсаргүй биш, санаатайгаар хүний аим хүнөөсөн хэрэгэ гэж ярьсан юм. Доктор Окогийн гаргасан шүүх эмнэлгийн дүгнэлтэнд үндэслэн Джон Мунийг 2-р зэргийн хүн амны хэрэгээр яллаж 15 жил хорих байлыг өгчээ. Шинжлэх ухаан бол хэргийн мөрлөг болон хохирогчийг амиа алдсан бүх шалтгааныг баримт нотлогоотой гаргаж ирэхэд тусалдаг. Тэгэхээр гэмт хэргийн мөрлөг болон алуурчин илрүүлэх явцад шинжлэх ухааны нөлөө бол одоо маш их юм а гэж доктор Окой ярьсан юм а. За ингээ өнөөдрийн маань дугаар үүгээр дуусч байна. Хүлээн авч сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяр та.